Хүн шиг амьдрий, улс шиг хөгжиж гэсэн уриатаагаар энэ удаагийн улсын хурлын сонгуульд оролцож байгаа Ардсан намын албан ёсны мэдээллийн их үүсвэр Олуулаа мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Утганбаатар энэ удаагийн улсын хурлын сонгуульд Ардсан намаас нэр дэвших сэтгүүлч оюун дээр нар хөтлөн хүрэхэд бэлэн боллоо. Уурлаж байна би. Уурлаж байна. Унганасаа их бүр улсын муухагийг ажих бүр уур минь аян тангасч байна. Уурыг би өвгдээсээс аваагүй. Улсын хуулийг уншаад олоогүй. Өсгөлн зарлаж өмчтэй болгосон ардчлалаас аваагүй. Өсөж ядарсан ард түмнийг хараад өөрөө аян дан бадамлан асч байна. Сонгуульд эрхэн эдэлсэн хүний ань сохор цоосны өмнө хүрээвгэд асгаруулсан цусаараа игэл хүмүүсийн байгуулсан ардчлалын зам хазаахад уур минь хүрнэ. Нэг даван төссөн үе чацуутан. Нэг тогоонд хоололсон ах дүүс. Нэг зовлон үүрсэн ард түмэн. Нэг хэсэг нь баяжсан гашуун мөн. Өвгдээсээс үлдээсэн өлгийн нутгаан зарж өөлөн ихийн угсаат мань митийг хуурж үндэснийхээ нэр гашгийг өнгөтэй цаасаар сольж өлгөн хөгч хоноор хонин мануулж байна. Дөрвчин бүү барьсан засгийг дүлгүүн хахад түүний оронд хонхны дугаар сэрсэн ардчлалын талмаар худал хуурмгаар зүсийн хувилгасан пост коммунистууд тансаг тэр амьдралаа галтгаас айж тарчиг нийгмийн хөгжлийг зогсоож та биднийг жигтгэн мал болгож байна. Ядуу амьдралын зулаатай өстөн ингэж суугаад ярганы мэс үсэнд минь билүүдэд суугаад яаж би инех юм бэ? Уур минь асч байна. Уур минь ганцхан миний хасаагүй. Ухаан сар бол ардчлалын гал олуулаа асч байна. Сүргчний их уур минь ирээдүйн төлөө асаа зогсохгүй дүрлцэн. Сүлх болсон төрийг ардтайгаа хүн шиг ярдэл дүрлцэн. Өссөн төрсөн утгснийхаа төлөө өөрсдийн гараа бүтээсэн юм бүхнийхээ төлөө хүн таны төлөө хүн шиг амьдарч улс шиг хөгжлийн төлөө дүрлцэн. Байгалийн баялгаас цөөхүлн хөлжих биш, олуулаа хүртэж хөгжих, хууль эрхцэн үндсийг тавьсан хүний хөгжил сангийн хуулийг Ардсан намын санаачлагаар 2009 онд анх баталсан билээ. Ингэснээр байгалийн баялагын төр доногдох бүх ногдол ашигыг төвлөрүүлсэн хүний хөгжил санг 2009 онд байгуулж 2008 оны сонгуулиар амласан Эрдэнэ хуваа Ардсан нам ард иргэдээ олгож эхэлсэн юм. За энэ мэдчлэн хийсэн ажлаа тайлагнах, хийх ажлаа таниулах, мөн нэр дэвшигтэй дэмжих зорилгоор Ардсан намын дарга Алтан хуйг энэ өдрүүдэд зүүн бүсийн аймагуудад ажиллаж байна. Ардсан намын дарга Алтан хуйг тэргүүтээ Ардсан намын гишүүд Монгол орныхоо зүүн хязгаарыг зорж нартай хуртай зам туулан Дорнод аймагт ирсэн байна. Дорнод нутгийн иргэд сонгогчтойгоо уулзаж намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах, мөн тус аймагт Ардсан намаас нэр дэвшиж байгаа Алтан гэрэл мөнгөцөг нарыг дэмжиж яваа Ардсан намын дарга Алтан хуйг Дорнод аймгийн төвдөх Цэргийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж тэдний сонирхсан асуултанд нь хариуллаа. Мөрийн хөтөлбөрийг хэн хэрэгжүүлж чадах вэ гэхээр мэдээж зүгээр хоосон хөтөлбөр гаргаж тавиад тэрний хэрэгжүүлдэг хүмүүс байхгүй бол биелэхгүй. Өнгөрсөн сонгуулиуд Ардсан нам мөрийн хөтөлбөр гаргаж тавьж ирсэн. Хэдийгээр олон хол чадаагүй ч гэсэн хурал дээр цөөнх байхдаа тэр мөрийн хөтөлбөрийн гол зүйлийг бол бас их хурал дээр хэрэгжүүлж чадчихсан. Ойрын үед тэр нь яаж хөгжих ёстой бэ гэдэг дээр анхаарал тавьсан. Ер нь бид нар хүн гэдэг асуудал өрхөдүүлж ирсэн байгаа. Тиймээс Ардсан намын бодлого бол Монгол хүнийхээ амьдралыг сайжруулах, Монгол хүнийхээ хөгжлийг хангах, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчин энэ бүгдийг хангахад бол манай хөтөлбөр чиглэгдсэн байна. Ардсан нам 2012 оны сонгуульд Дорнод аймагт Алтан гэрэл мөнгөцөг нарын нэрийг дэвшүүлсэн. Алтан гэрлийн хувьд 2008 оны улсын хурлын сонгуульд ялд байгуулж, улсын хурлын гишүүд дотроос дорнодчуудынхаа төлөө хамгийн их үр бүтээлтэй ажиллаж байгаа гэсэн үнэлгээг нутгийнхнаасаа хүртсэн түвшээ. За мөнгөцөгийн хувьд өнгөрсөн сонгуулиар ялд байгуулаагүй ч гэсэн дахин нэг дэвшгээр ирсэн дайчин эмэгтэй өмнөх сонгуулиар хамт өрсөлдөд ялагдсан 13 хүнээс ганцаараа Дорнод аймагийнхаа төлөө ажиллахаар дахин ирсэнд түүнд дорнодчууд энэ удаа итгэл хүлээлггээ хэлж байна. Авилгал хэл ахуулыг Ардсан нам таслан зогсооноо 6 сарын 28-ны маргааш хэлсэн. Өнөөдөр мөнгөтэй хүний өмнө Монголын хууль үйлчлэгээ болсон байна. Мөнгөгүй жирийн ардад Монголын хууль хатуу харгас болсон байна. Энийг өөрчлөх цаг болсон гэж Ардсан нам. Шудраг ёсыг тогтоохгүйгээр бид нар хичнээн чих мөнгөтэй болоод болох утгуучраа жирийн иргэд Монгол хүн 2020 хэлцүүлгээр ярьсан маш олон асуудлуудын би 3-ыг нь дурдж байна. Ажилтны орлоготой бол энд тэр орлого нь амьдрал авахд хүрдэг болъё. Хоёр дахь нь хэл авах энэ авилгалыг устгахад өгөөч. Олуулаа энийг хамтраад хийе. Ардсан нам өнгөрсөн онд Монгол хүн 2020 хэлэлцүүлгээ Монгол орны өнцөг булан бүрт хийж иргэдийн саналыг сонсон Монгол хүн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Ардсан намын мөрийн хөтөлбөр ажилтаа орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чирэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн 5 хэсгээс бүрдэж байгаа. Тэдгээрээс ажилтаа орлоготой Монгол хүн хэсгийг дорнодчууд онцлсан байна. Ардсан намын дарга Алтан хуйгч Дорнод аймгийн иргэдтэй уулзах хоёроо энэ тухай хүндэж
иргэн бүрийн ажил хийгээд авсан цалин амьдралд нь хүрэлцгүүл болгохын төлөө арц намын бодлого чиглэж байгаа гэдгийг ярьсан байна. Ийхүү арц намынхан мөрийн хөтөлбөрөөр уриалал одон төдийхнөр орхих биш, жинхэнэ ажил хэрэг болгон ажиллахын төлөө хамтаа зүтгэхийг уриаллаа. Арчлын үлгий болсон хөвсгөлчүүд анхнаасаа л арчлыг дэмжиж ирсэн. За арчлын галыг алдуулалгүй манж ирсэн тэд энэ удаад ч ихсэн ялалтын туг барих эрхийг хэн татгуулахаа аль хэдийнэ шийджээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хөвсгөлчүүдэд төлөөлөн тэднийхээ дуу хоолой болон төр төшөлдсөн эрхэм гишүүн гүн далай Сидванчиг нарт хөвсгөлчүүд онц дүн тавьж тэднийгээ дахин улсын их хурлд илгээхээ илэрхийлж байна. Улсын хурлын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хүсгэл аймагт арц намаас нэр дэвшигч улсын хурлын гишүүн Гүн далай, улсын хурлын гишүүн Сидванчиг нарын сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаа ард иргэдийн ажил амьдрал өрнөжөөдөг Мөрөн хотын далай ээж хүнсний захын талбайд болсон байна. За нээлтийн үйл ажиллагаанд Ахмад болон залуу үе бизнес эрхлэгчдүүд оролцож нэр дэвшигч Гүн далай Сидванчиг нарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн хандив өргөжээ. За нээлтийн дараа нэр дэвшигчид Мөрөн хотын гудамж хорооллоор наад зөв тойрон иргэд сонгогчтойгоо уулзсан байна. Арц намаас нэр дэвшигч Сидванчиг Гүн далай нараа хөдөө сумдын сонгогчтойгоо хийх уулзалтаа Хүсгэл аймгийн хамгийн том сум болох Тариалан сум иргэд сонгогчтой хийх уулзалтаар эхэлсэн байна. За тэднийхээ санал бодлыг сонсож мөрийн хөтөлбөрөөр танилцуулсан нэр дэвшигчид дараа нь их уул, Аршаанд, Тосон цэнгэл, Төмөр булаг сумдад ажилласан байна. За Аршаанд сумын иргэдийн зүгээс Хүсгэл аймагт ноос ноолуурын үйлдвэр байгуулсан явдал нь хөдөөгөө иргэдийн хувьд маш зөв хөрөнгө оруулалт болсныг дурдаад цаашаа жидүүн үйлдвэрлэлд илүү их хөрөнгө оруулалт хийхийг хүссэн бол Тосон цэнгэл сумын иргэд 2 гишүүндээ онц дүн тавьсан байна. Ийхүү Хүсгэл аймагт арц намаас нэр дэвшигч эрхэм гишүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавьж иргэдийн санал бодлыг сонсож арц намаас дэвшүүлсэн хүн шиг амьдрийн улсын хөгжийн үрээтэй Монгол хүн мөрийн хөтөлбөрөөр танилцуулан ажиллаж байна. За 2012 оны улсын их хурлын сонгуульд Өмнөгов аймагт арц намаас нэр дэвшигч Таштамирлийн Бат Эрдэнийн хувьд иргэд сонгогчтойгоо уулзах уулзалтууд үргэлжилсээр байна. Сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийснээс хойш тэрээр 6 сумын иргэд хөдөлмөрчтэйгээ уулзсан байна. Уулзалтын иргэд Говь нутагт ундны усны хэрэглээ чухал асуудлын нэг болоод байгааг хэлж байна. Өмнөгов аймгийн Цогц цэцгийн Хан богд зэрэг сумдууд манай улсын хөгжлийн тулгуур бүс болох 5 толгой оюутлахын асар их нөөц баялагийг хэвлэдэд хийсэн нутаг. Гэсэн хэдий ч тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн амьдрал дээшилсэнгүй өнөөдрийг хүрсэн байна. Нутгийн иргэд хот зөөрийн газрыг холбосон зам тээвэр, тог захилгааны найдвартай байдал зэргийг 4 жил хүсэн хүлээж байгаа. Арц намаас нэр дэвшигч Бат Эрднийг тойргийнхоо Цогц цэцгийн Хан богд, Хөрмөн, Хан хонгор сумдад ажиллаж иргэд сонгогчтой уулзах үеэр нутгийн оронд нь дид бүцгүйгээс үүдэн ард иргэдийн амьдралд ихээхэн хүндрэл бэрхшээлүүд учирж байгааг хэлж байсан байна. За мөн иргэдийн шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа бас нэгэн чухал асуудал нь ундны ус байлаа. Говийн бүсэд цэнгэгтэй нуурууд цөөхөн байдаг. Тэдгээрийн нэг нь Балхсын нуур юм. За нутгийн зон олны ундны хэрэглээг хангаж байгаа хэдхэн нуурууд шигэж болзошгүй аюулын эрэм тулаад байна. Говийнхан бид бол ус чандамны эрдэнэ гэдгийг бусдаас илүү мэддэг. Тиймээс орон нутагт минь болж байгаа зохисгүй арга хэмжээг шууд ласан зогсоох хэрэгтэй гэдгийг нэр дэвшигчдээ загсаар байна. Эрхэм үзэгчдээ олуулаа мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаар үргэлжиж байна. Өнөөдрийн тодруулгын зочин Арц намын нарийн бичгийн дарга Жаданба. Тэгэхээр Жаданба Арц намын сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа нар дууны клипийн тухай өчигдөөс нэлээд хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо мэдээлэгдлээ. Учир юу вэ гэхээр хэсэг одоо төрийн бус байгууллагууд энэ Арц намын нар дууны клип бол нийгмийг талцуулсан тим одоо клип байна гэж ардын намын ардын мэдээгээр нэлээд бас дэлгэрэнгүй ярьлаа л да. Энэ дээр бас тодруулга өгөөч. Өнөөдөр ардсан нийгэмд бол хин нэгэн уран бүтээлч тийм ээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхийг хяндаг, түүнийг засдаг, засварладаг тийм ээ. Өнөөдөр чи юу хэлэх ёстой, юу хэлэх ёсгүйг заадаг цаг өнгөрөөд 22 жил болж байна л да. Тэгэхээр юу гэдэг ардсан намын хувьд бол өнөөдөр нар гэдэг дууг нийгэм цацж чаана, нийгмийг ямар нэгэн байдлаар өдөөн турхираад ч юм уу, эсвэл нийгмийг хоёр хуваах гэдэг ч юм уу, эсвэл нийгмийн нэг хэсэг бүлгийг нөгөө хэсэгтэй талцуулах гэдэг хэлбэр ерөөсөө биш. Яг өчигдөр тэр мэдээллийг би харж яхад нэг л зүйл ойлгож харсан л да. Тэр клипний утга санаа юуг илэрхийлээд байгааг гэж ярихаасаа илүү тэр клипээр гарч байгаа 1-2 дүрийг ч юм уу те 1-2 үзэгдлийг үлгэж аваад энэ бол нийгмийг өдөөн түрхраад байна гэсэн өнцгөөс хараад илээ. Гэхдээ энэ клипийг үзэж байгаа хүмүүс араач тэр өнцгөөс харахгүй хаа гэж би найдаж байна. Яг тэгэхээр хүн болон өөрийн гэсэн өнцгтэй болцсон. Өөрийн гэсэн хүлээж авдаг гэсэн бас өнцөг байгаа. Тэрүүгээрээ хүлээж авж байгаа байх л да. Яг тэгэхээр өнөөдөр YouTube дээр, Facebook дээр олон залуучууд яг энэ дууны сонсоод клипэн дээр сэтгэлээ үлдээсэн байгаа. Тэрийг зүгээр ерхий анализ хийгээд харахад бол бүгд өөрийн гэсэн бас байр суурийг илэрхийлсэн. Нэрнж тийм шүү гэдэг санааг илэрхийлсэн. Юуг нэрнж тийм шүү гэж илэрхийлж байгаа юм бэ гэхээр нар гэдэг дуу өөрөө энэ дэлхийд нар хэрэгтэй гэж хэлсэн.
Тэгвэл нар хэрэгтэйтэй адилхан энэ дэлхийд бас эрхчлөө хэрэгтэй юм аа. Хувь хүн бүрт эрхчлөө хэрэгтэй юм аа. Хэрвээ хувь хүний эрхчлөө үгүй бол хүн яг нарыг хүсэмжилдэг шиг эрхчлөө хүсэмжилнэ, түүний төлөө тэмцнэ гэдэг санааг л илэрхийлсэн байгаа юм л да. Тэгэхээр өнөөдөр энэ дуу бас яг сонгуул зориулагдаад зохиогдсон зүйл биш. 2009 онд анх зохиогдсон дуу юм билээ. Тэгээд өнөөдөр энэ дууг бид сонгоо авч тийм ээ сонгуулийн сурчлагынхаа эхлэл болгож арт түмэнд хүргэж байгаа. Яагаад бид нар хүргэж байгаа вэ гэхээр өнөөдөр эрхчлөө хэрэгтэй шүү. Өнөөдөр сонгох хэрэгтэй шүү. Тэгэхээр та эрхчлөөнийхөө төлөө, өөрийнхөө төлөө тийм ээ өнөөдөр нийгэм Монгол улсад бий болсон энэ арчлалын төлөө та эрхээ эдлээрээ тийм ээ үүнийхээ төлөө та тэмцээрэй л гэдэг санааг илэрхийлж байгаа болохоос нийгмийг ямар нэгэн байдлаар өдөөн турхираад энэ цагдаа нэрэгдтэйг багшийн шавтайгаа муудах тухай асуудал ерөөсөй байхгүй. Тэрийг бид нар бас юу гэдгийг энэ сонгуульд хориотой энэ сөрөг зүйл болно. Энийг чи хас гэдэг эрхэн ч бас биднэрт байхгүй. Тэгэхээр тэр уран бүтээлчийн өөрийнх нь л үнцгийн асуудал болж байгаа. Тэгэхээр сонгуулийн сурчлагаа нэлээд бас ирчимжиж байна. Санал тоолох өдрүүд өгч байгаа учраас тийм учраас одоо бусад нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид улс төрийн нам эвслүүд хандаж бас Арц намын нарийн бичгийн даргыг юу л гэсэн бол өнөөдөр бол нам эвсэл тийм ээ дээрээс бие даа нэр дэвшгээд бүгд л өөр гэсэн мөрөө хөтөлбөртэй гагцхуу нэг л зорилгын төлөө явж байгаа. Энэ улсыг яаж хөгжүүлэх вэ? Эцсийн цэг нь ямар байх вэ гэж. Тэгээд тэр бол хамгийн сайхан баярлалаа шүү дээ зүйл. Гагцхүү нэг л зүйлийг хүсэж байгаа. Өнөөдөр зөв мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан иргэдэд тийм ээ хамгийн зөвөр энэ чухал шүү гэдгийг иргэд өөрөө гэсэн өнцгөөс хар сонголтоо хийдэг. Гагцхүү тэр сонголт нь шудраг байгаасай. Ялагдаж байгаа нам нь цэвэр ялагдаасай. Ялж байгаа нам нь тийм ээ цэвэр ялаасай л гэдэг л энэ зарчмыг л бүгд баримтлах хэрэгтэй. Тэгэхээр Арц намын хувьд ч гэсэн өнөөдөр шудраг сонгуулийг л хүсэмжилж байгаа. Арц намын хувьд өнөөдөр өөрийн мөрийн хөтөлбөрийг таниулах аргачлалын тактиктай явж байгаа. Өөрийн мөрийн хөтөлбөрийг хүнд хүргэх аргаар явж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бид нар өөрөө нэгсэн байр суурьтай байгаа учраас тэрийг хөндлөнгөөс хин нэгэн үнэл сигнэл Арц нам ингээд дээ шүү. Бөө энэ болохгүй шүү дээ гэдэг ах нь өөрөө бас энэ нийгэмд бас цохимжгүй зүйл юм л да. Тэр дээргүй хүн өөрийн сонгох эрхээ эдлэн тийм ээ. Залуучууд бүгд өнөөдөр сонголтоо хийцэн байгаа. Тэр дундаа Монгол улсын хувьд бол баг нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёулаа ус төрчдөг болсон тийм. Энэ цаг үед юу хэлэх ёстой вэ гэхээр бид нар сонголтоо хийцэн байгаа хүмүүстэр бид нар тийм ээ өнөөдөр чи энийг заавал сонгож яах гэдэг юм бэ? Болооч ээ. Одоо чи энийг сонголтоо гэд хатгаад байгаа нь өөрөө бас дэмий зүйл юм уу даа л гэж хувийнхаа зүгээс харж байгаа ш. Арц намын хувьд өнөөдөр нэг л зүйлийг хүсэмжилж байгаа. Тэр бол сонгуул шудраг явагдах хэвээр. Энэ шудраг явагдахын тулд юу хүсэж яах вэ гэхээр иргэн бүр саналаа өгөх хэвээр. Хүн бүр эрхээ эдлэх хэвээр. Бас үүргээ ухамсарлаж тэр сонгуульд заавал оролцох хэвээр гэдгийг бас энэ нашимд хэлхийг хүсэж байна. Тэгээд нар байгаа шүү тийм ээ. Нар байхгүй болоогүй. Гагцхүү өнөөдөр бид нар нараар төсөөлүүлж эрхчлөө гэдэг зүйлийг энэ клипээр өгүүлэхийг хүсэж байгаа. Тийм учраас нар хүнд хэрэгтэй шиг эрхчлөө бас хүн болгонд хэрэгтэй юм шүү л гэж хэлж байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бол ер нь телевиз үзэж байгаа бүх хүмүүс маань өнөөдөр яг хүмүүсийн хилцүүлэг болоод байгаа. Нар гэдэг дууг заавал сонсоод үзээрэй. Яг энэ дууг клиптэй хамт сонссны дараа та бас эрхчлөө гэдэг хүнд ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгох болно л гэж хэлье да. Эрхэм үзэгчдээ олуулаа мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Улсын их хурлын сонгуулийн 19-р тойрогт нэр дэвшигч Ган Тулга, Улсын их хурлын гишүүн асан Мөнх Туянаар өнгөрөгч өдрүүдэд Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн иргэд хөдөлмөрчтэй уулзжээ. За Дархан сумын хувьд хөгжлийн төлөвлөлтөнд ороогүй орсон ч хойш тавигдах газруудын нэг бол Тосгоны 1-ээс 3 дугаар багийн нутгаа. Өнөөдөр ардчилсан намаас нэр дэвшигчид тус багийн иргэд хөдөлмөрчтэй уулзаж сонгуулийн ажлаа танилцуулахын зэрэгцээ Тосгоны айл өрх нутаг дэвсгэрт тулгамдсан асуудлыг сонсч түүнээс гарах боломжийг олох бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо. Онцолж ярих юм бол энэ бол бас их одоо усрахаг намагтай зундаа намагтай болчдөг өвөлдөө одоо цэвдэгдээр амьдардаг их хүнд хэцүү нөхцөлд амьдарж байгаа иргэд байна. Тэгээ энэ асуудлыг шийдэхин тулд одоо энэ газрын дор байж байгаа хуучин урсаж байсан одоо гол горхийг сэргээх тэнд одоо энэ орчин тойрны иргэд бол одоо хог шороо болон янз янзын зүйлээр тэр урсаж байсан гол нь битүүрсэн байдгийн байна. Тэгээ энийг нь одоо онгойлгож өгөх асуудлыг хүсэж байна. Одоо усыг нь одоо урсацтай болгох тэгсний үндсэн дээр энэ намаг нь хуурьяшиж хатах өвөл одоо энэ үгүй амьдрах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Дээр нь Улаанбаатар хотын болон ер нь суурин газрууд байдаг бэрхшээлүүд тийм ээ энэ зам талбай гудамжийг бас гэрэлтүүлэх шаардлагатай байна. Зам тавих хэрэгтэй
хэрэгтэй байна. Хүүхдийн тоглоомын талбай хэрэгтэй байна. Цэцэрлэгийн асуудал хэрэгтэй байна гэсэн Монгол оронд нийтлэг байдаг асуудлуудыг дэвшүүлэн тавьж байна. Сүүлийн 20-30 жилийн дотор хоримтлагдсан айгүй бол асуудлууд байдаг. Энэ нь засаг захиргааны нэг шүүрч аваад ажил хэрэг болоо захаасандаа шийдэд явах ёстой байсан. Энэ нь одоо чадаагүй учраас нэлээд хоримтлагдсан байна. За манай Монгол хүн 2020 хөтөлбөр дотор бас шинэ тосгон гэсэн хөтөлбөр орж байгаа. Энэ шинэ тосгон хөтөлбөрийн хүрээнд бид өхөн тосгоныхоо дэд үтсэн айлуудын дэд үтсийг бий болгоод газрын үнэтэй болгоод тийм ээ Канада хаустай юм хороол болох ийм бүрэн боломж байгаа гэж үзэж байгаа. Энэ тухай яриад бас иргэд манаас маш их талархалтай хүлээж авч байна. Тэгээд манай арчсан нам ч гэсэн энийг бас хийх болно гэж амлаж байгаа. За Дархуул аймгийн хувьд хөгсөнд шин дархандаа төвлөрсөн төдөөг хуучин дарханаа хөгжүүлэе гэвч өнөөх газар гээч нь хомс учраас аргагүй эрхэнд орхидог болоод байгаа. Хий бүтээгээд хөдөлгөл газар гэдэг зүйлийг олж болно. Чухам аймаг орон нутгийн зүгээс дэмжих дэмжлэг муу. Ярих төдий байдагт иргэд хомдонгуй байдаг. Нэр дэвшигч мөнх туяа дархан сумын 1-2 дугаагийн иргэдтэй уулзалт хийхдээ альбаг болох талаас нь харуул болохгүй зүйл гэж үгийг хэлж байлаа. Энэ удаагийн Арц намын мөрийн хөтөлбөрт гэр хорооллын инженерийн шугамшүүлжээг шийдэж газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар дэлгэрэнгүй тусгасан билээ. Иргэдийн амьдралд хамгийн ойр тусах энэ заалтыг Ардчилсан намын сонгоно сонгогдох 3 буюу Дааган болд Эрхэнбаяр Эрдэнэчимиг нар сонгогчдод тайлбарлан таниулж авна. Захын дүүргийн иргэд ч гэсэн хотын төвийнхэн шиг тогтчлолтой цэвэрхэн газар амьдрахыг хүсэж байна. Өмжилж авсан газрыг ашиглахын тулд эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй байгааг сонгоно хайрханчууд ярьж байна. Сонгоно сонгогдох 3 иргэдтэй уулзах үеэрээ төсвийн шудраг бус хуваарлаас татгалзаж хэрэгтэй газрын шаардлагатай хөрөнгө оруулалтыг гар таталтгүй хийх цаг нь болжээ гэдгийг ярьж байна. Одоо ер нь манай Ардчилсан намынхны ярьдаг нь гэр хорооллоо дэд үтс чинь хийж үгүй. Ингэснээр өөрсдөө тэр дотроо дэд үтстэй болохоор орон сууц цаа барина уу, хав ус цаа барина уу тэр өөрсдийнх нь асуудал. А зарим нам бол юу гэж байгаа гэхээр гэр хорооллыг газарт оруулна. Газрыг хурааж авна. Дээр нь хороолол барина гэж байгаа. А бид бол тэрний эсрэг. Бид бол газрыг хурааж авахгүй харин хашаалууд дэд бүтцийг ойртуулж өгнө. Сонгоно хайрхан дүүрэг дээр 8,000 хүүхдэд цэцэрлэг өнөөдөр хүрэлцэхгүй байгаа. 27 настай энэ сууж байгаа бүсгүй надад хэлж байна. Би хүүхдэд цэцэрлэгт өгч чадахгүй 4 жил гэртээ хүүхдэд хараад сууж байна. Хэрвээ 27 доо бүсгүй өнөөдөр хүүхдэд цэцэрлэгт өгчихсөн байсан бол 4 жил ажил хийжсэн бол энэ айлын амьдрал өшөө илүү сайхан болсон байх ёстой байх гэж би бодож байна. Бид бүгдийн амьдрал, та бүгдийн амьдралд үйл ажиллагаа нь наалддаг тийм шийдвэр гаргаж чадах 76 хүнийг сонгох гээд байна шүү дээ. Тэгвэл гэр хорооллын шийдэх ёстой. Хөвсгөлийн гэрэнчил хөнгөд байгаа хүний амьдралыг шийдэх ёстой. Хотын төв Сүхбаатар дүүрэг, Сонгон хайрхан дүүргийн энэ хүмүүсийн амьдралыг шийдэх ёстой. Нийслэл эрдэнэ төвчдийн хурлын 29-р тойрогт Арц намаас шарвын од гэрэл нэр дэвшиж байгаа. Дэлхийн зүүн олон улсын байгууллагаар овоглогдсон тэрээр баян өшөөний амжилгааны баталгааж төвшнгөөс доогуур орлоготой 50,000 гаруй айлд дэмжлэг үзүүлжээ. Мөн тус дүүрэгт 2 цэцэрлэг барьж өгсөн нийтдээ 16,700 хүнтэй хамтран нийгмийн тулгамдсан асуудлууд руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн гэд хэлэх үг хийсэн ажилтай түүнийг итгэл даах чадварлаг залуу хэмээн тойргийн иргэд нь ам сайтай байна. Миний Монголын газар шороо хөдөлгөөн Арц намтай хамтран ажиллахаар өнөөдөр санамжигт гарын үсэг зурлаа. Уул уурхайн чиглэлээр боловсруулсан Ардчилсан намын мөрийн хөтөлбөр Миний Монголын газар шороо хөдөлгөөнийхний зорилго чиглэлтэй нийцсэн Монгол орны байгалийн баялаг газар шороог тулхтай хамгаалж чадах дөрвтэй хөтөлбөр болсон хэмээн Тэргүүн Болдбаатар Дэд Тэргүүн Отхон сайхан нар санамж бичиг зурх үеэрээ өнөөдөр мэдгдлээ. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэт намаа төлөөлөн гарын үсэг зурхтай манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллахаар санаачлаг гаргасан талархал илэрхийлж хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Санамж бичигт Ардчилсан намын зүгээс 2012 оны Улсын их хурлын сонгуулийн Монгол хүн мөрийн хөтөлбөрийн уул уурхай эрдэс баядаг түүнийг ашиглах талаар дэвшүүлсэн асуудал мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтран ажиллах хэрэгжүүлэхэд Миний Монгол газар шороо хөдөлгөөн бүхий л талаар дэмжин сурталчилж Улсын их хурлын сонгуульд ялт байгуулах тал дээр харилцан туслалцаж хэрэгжилтийг хангахад хамтран ажиллана гэж тусгажээ. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд Монгол орноо бүтэн тойрч иргэдийнхээ үгийг сонсож тэдний санал санаачлагын дагуу мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. Үүний үр дүнд газар шороогоо эрхэмтэн дээдлэх, уул уурхай эрдэс баядаг, байгаль орчныг хэрхэн хөгжүүлэх, зөв зохистой ашиглах талаар нийт 32 заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр заалтууд нь газар шорооныхаа төлөө тэмцэгчдэд урам өглөө гэж хөдөлгөөнийхэн хэлж байна. Өвгдээцээс өвлсөн газар шороо байгаль орчноо бүтэн байлгаж баялагийг өвдөгч хуваарлах Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг иргэд ялангуяа хөдөөгийн иргэд сайшаан дэмжиж байгаа юм а. Ардчилсан намтай Миний Монголын газар шороо хөдөлгөөн хамтран ажиллах талаар санамж бичиг зурлаа.
За энэ санал бичиг зурсантай холбогдуулж газар шорооны төлөө тэмцдэг энэ эрд соёлын уул уурхайн талаар Монгол орнд ард иргэд сайхан амьдрах боломж байдаг. Энэний талаар зүрхэн цохилдог монголчуудаа манай хөдөлгөөнийг дэмжигчтэй заман орон нутагт байгаа салбарын зөвлөлийн гишүүдтэй арчилсан намын мөрөө хөтөлбөрийг сурталчилж өргөө олон таниулах ард түмэндээ сонгогчдоо арчилсан намыг дэмжээрэй гэсэн уриалгыг гаргаж байна. Олуулаа хөгжихүү, цөөхүүл нь хөлжихүү. Энэ асуултын хариултыг иргэд сонгогчид та бүхэн энэ сарын 28-нд сонголтоороо хийх болно. Ингэхийн тулд одооноос иргэд сонгогчид та бүхэн хэсгийн хороод дээр очиж нэрсийн жагсаалтаа тулгаж үзхийг сануулж байна. Ингээд олуулаа мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаар түрүүндүрлэж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлж Отгонбаатар за энэ удаагийн улсын их хурлын сонгуульд Арцсан намаас нэр дэвшигч сэтгүүлж Оюун дээр нар хөтлөн хүргэлээ. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий.